За сайн байцгаана уу? Манай Dark MB channel-ийн энэ 7 өдрийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За тэгээд хэлдгээрээ хэрвээ шинээр үзэж байгаа хүмүүс байх юм бол Dark MB-гээд үнэн бодит болсон явдлын талаар ярьдаг. 7 хоног болгоны 4 өдөр болон гаргахыг хичээдэг ийм Dark MB гэдэг нэртэй сувг байгаа. Тэгээ хэрвээ таалагдах юм бол subscribe болон notification on болгоорой. За тэгээ би өнөөдрийнхөө дугаараараа нэг 4 эмэгтэй түүхийг ярих болно. За энэ 4 эмэгтэй яг яасан 4 юм бэ гэдэг ихэр хүний 8 төрштүүд амьд гарч чадсан 4 эмэгтэйгийнхаа түүхийг өнөөдөр ярина. За тэгээд эхлэхээсээ өмнө нэг юм хэлэхэд би яг ингээд ханаад өрөх гээд ах шиг байна. Тийм болохоор миний хоолоо сөөцөн. Тэгээ бас хамар битээ болохоор жоохон өөртөө дугааруудаас миний хоолоо шал өөр сонсогдож магадгүй. За тэгээд хэрэгээ ярьж эхлэе. За Англид өнөөдрийн байдлаар бол нийт 2000 эмэгтэй хүмүүс хүний 8 төртөж хулгайлагдаж секс символ болж байгаа гэсэн статистик байгаа. За тийм болохоор өнөөдрийн дугаараараа дөнгөж цаахан хэлсэн 4 эмэгтэй талаар ярина. За тэгээд энэ 4-ийн маань 2 нь болохоор нэрээ нууцлсан, нөгөө 2 нь болохоор нүр царайгаа ил тод гаргасан болохоор яг тэр хоёрын жинхэнэ нэрийг нь цаашдаа дуудаад явна. За тэгээд 4 эмэгтэй түүхийг ярьж байгаа болохоор би яг айгүй ингээд тавчлаад ярьсан байгаа. За ингээд эхний эмэгтэйг Chloe Eileen гэдэг 19 настай модель идэг охин одоо зураг авралтанд орно гэсэн зараар Англиас Итали руу очоод 2 маск өмссөн эрэгтэйчүүдэд тулаалагдаж цаашлаад одоо хүний 8-нд явхаа шахсан нэг хэргийг ярив. За Chloe бол ууг нь Англид төрж өссөн боловч хулгайлуулахдаа Италийн Милан хотод бол хулгайлагдсан. За моделийнхаа ажлыг хийгээд нийт 1-2 жил болцсон. Тэгээ бас өөр орнуудад өөрөө очоод модель хийгээд сурцсан байсан болохоор Милан руу одоо ганцаараа зураг авалтанд орооч гэсэн санал ирэхэд бол өөрт нь ямар ч айдас байгаагүй явсан. За тэгээд Chloe нисэх онгоцноосоо буугаад таксинд суугаад хаяг өгсөн газрынх нь урд нь буугаад хаалгыг нь олохгүй болохоор нэг урт хүн явдггүй зэлүүд нарийнхан гудамжаар хаалгаа агаад явж исэн чинь нэг маск өмссөн эрэгтэй араас нь дайраад бээлийн өмссөн гараараа амыг нь таглаад байжсэн чинь яг араас нь дахин нэг маск өмссөн эрэгтэй хүн гарч ирээд одоо харт амигтай тариаг Chloe руу тарьснаар охин ухаан алдаж унаад хэсэг хугацааны дараа том бор цүнхэн дотор гар хөл амаа хүлүүлсэн машины багажин дотор сэрсэн. За ингээд машин нэлээд удаа явж агаад сүүлд нь нэг газар зогсоод нөгөө 2 эрэгтэй чинь Chloe-г дамжлаад уулын дэшээ гараад бүр цаашаа яваад нэг ферм шиг байшингийн галзуу хонд нь оруулаад том цүнхийг дайлаад дээд давхар руу гаргаад одоо Chloe-г бол тэнд нь үлдээсэн. За тэгээд хэсэг хугацааны дараа 2 эрэгтэй нэг нь маска тайлаад том орооны диван дээр ирж суугаад Chloe руу хараад чи намайг таньж гин үү? Би чамтай ямар ч л байсан нэг удаа Парист уулзж ирсэн штэ. Чи намайг яг санаж гин үү гэд хэлсэн чинь Chloe нэрээ эн чинь миний зургийг нэг удаа Парист байхад авч исэн хүн биш дээ. Тэгээд намайг Миланд дахин зураг авалтанд орооч гэсэн хүн байна гэдгээ мэдэж аваад анхнаасаа намайг өргөтөж хулгайлсан байна гэдгээ ол Chloe ойлгосон. За тэгээд тэрнээс өмнө бол одоо өөрт нь юу болоод байгаагаа ямар хүмүүс өөрийг нь хулгайлсныг бол ерөөсөө мэдэхгүй явжсэн. За тэгээд энэ хулгайлсан залуугийн нэрийг болохоор Lucas гэдэг. За Lucas Chloe-д бид нар бол Black Death Group гэдэг дэлхийд даяар алдартай одоо маф байна. Тэгээд Dark Web дээр бидгээд үйл ажиллагаагаа явуулдаг харт амих биеийн үнэлэлт хүний намайг их зүйлийг хийдгээ гэж хэлээд нэмээд Chloe-гийн нүцгэн зургийг нь аваад одоо Dark Web дээр тавьж чамайг зарна гэдгээ хэлсэн. За тэгээ дээрээс нь нэмээд одоо энэ бүтэнсэн өдөр 13-аас 20 настай охидын дуудлага худалдаа болноо. Тэрэн дээр чамайг оруулна. Чи хамгийн хөгшин нь 19-тэй. Тийм болохоор чамаас эхлээд дуудлага худалдаа явна. Чамайг хамгийн их үн хүрсэнд нь өгнө гэж хэлсэн. За тэгээ хөөрхий Chloe-гийн хувьд бол одоо дотор нь бүр юу бодогдчихсэн болоо те өөрийнхөө одоо өөртөө юу сонсож байгаадаа ч ерөөсөө итгэхгүй өстой ингээл хүний намайг явчтiin байж тэгээ дотроо бол маш их айд сандарч байсан.
За ингээд Лукас цаашаа үргэлжлүүлээд зарим охтууд бүр 300,000 паунд хүртэл үн хүрдэг. Зарим онгон жоохон охтуудыг хэрвээ олоод зарж чадах юм бол бүр $1,000 хүртэл үн хүрсэн гэж хэлсэн. За тэгэнгүүт нь Клови одоо дотроо бодож байгаа түүе эн чин одоо тий хүнтэй ундаагүй онгон охтууд нь айгүй хүн хүрдэм байна. Би өөрийгөө хэрвээ нэг хүүхэдтэй ээж хүн гэдээ хэлэх юм бол намайг зархаа байх ч юм билүү гэж бодоод өөрийгөө одоо нэг хүүхэдтэй гэд хэлсэн чинь Лукас өөдөөс нь шууд ингээд дуурлаад чи одоо өстө нэрээ яах гэж чамайг хулгаалваа тий чи ерөөсөө одоо үн хүрхгүй штэ гэхээр нь Клови тэгвэл намайг суллаад явуулчаач гэсэн чинь Лукас өөдөөс нь болохоор за тийм амархан явуулна гэж байхгүй штэ. Чамайг маш үнэтэй зардал гаргаж хулгайлсан. Тийм болохоор чи биднэрт 150,000 Америк долларыг төлчиж чамайг явуулна гэсэн чинь одоо Клови дотроо угаасаа тэр их мөнгийг яг одоо олж чадахгүйгаа мэдээд Лукас дээр очиод хажууд нь ингээд суугаал юм яриад өөртөө татчихиж одоо би энэ залууг өөртөө татчихиж эндээс амьд гарах юм байна гэдгээ мэдээд бас дээрэс нь тэр залуу нь одоо өөрт нь жоохон гайгүй хандаад байгааг анзаараад амьд гарахаараа бодож эхэлсэн. За Клови бол дотроо ямар ч л байсан энэ фермийн газраас гараад яаж иж агаад эх орон руугаа англи руугаа явчих юм бол учир нь олдох байх гэд эхлээд одоо Лукасаас намайг тавиа суллаад явуулчаач гэд зөвшөөрүүлэх гэж оролдож эхэлсэн. За Лукас ингээл Кловигоос хоёулаа унтээ хэвтээ гэл хэлэнгүүт Клови болохоор өөдөөс нь би одоохондоо тиймэрхүү юм хийхээс айгаад байна. Чи хэрвээ намайг суллаад явуулчих юм бол хоёулаа тэгж болно штэ. Одоохондоо бол үнэхээр чадахгүй гэж хэлсэн. Клови өөрөө хэлэхдээ болохоор тэр залуутай ундчих юм бол угаасаа намайг суллж тавьж явуулахгүй. Тэр нь бол ойлгомжтой болчихно. Тийм болохоор аль болох одоо тий зөвшөөрүүлэх талаас нь жишээ гэх юм бол би угаасаа үн хүрэхгүй намайг зарж яах юм бэ эндээс явуулчаач дээ гэдгийг зөвшөөрөх талаас нь ярьж эхэлсэн. Одоо тэгэл Лукастай ярихаараа болохоор би угаасаа үн хүрэхгүй намайг зарж яах юм бэ намайг зарахгүй зүгээр хоёлаа эндээс гараад сексийн хувьд бол би чиний хэлсэн одоо бүгдийг хийе намайг зүгээр л суллаад явуулчихаа гэх мэтэр хэлж агаад сүултэн зөвшөөрүүлсэн. За зөвшөөрүүлэхдээ заавалчгүй $150,000 төлнө. Тэгээ бас цагтаад гараад юу ч хэлэхгүй хэрвээ цагтаад хэлэх юм бол тэр доор нь очиж ална гэсэн нөхцөлтөөр одоо суллахаар шийдээд Лукас Кловиг аваад Миланы англи элчин дээр аваачиж өгсөн. За тэгээд хэрвээ элчингийн хүмүүс намайг хин юм бэ гэдээ асуух юм бол миний найз гэж хэлээрэ гэж хэлээд Кловиг оруулдаг. За тэгээд Клови элчин дээр очиод ярилцахад тэнд ажиллаж исэн элчингийн нэг эмэгтэй нь Кловигийн ар гэрээс Кловиг алга болсон байна гэж мэдгдсэн гэдгийг нь мэдээд шууд одоо эмэгтэйг тустай жижиг өрөөнд оруулаад 10-20-од цагтаа тэр дороо хурж ирээд Лукасыг шууд байр авчилж авсан. За ингээд цагтаа нар Кловигээс мэдүүлэг авах гэхэд Клови дотроо айгаад эхлээд хэлэхгүй гэж бодож исэн сүлдээ одоо хамаг үнэнээ хэлсэн. Тэгээд угаасаа Италийн цагтаа нар Кловиг заавалчгүй юу болсон талаар хэлж мэдүүлэг өгч шүүхтжиж яв гэсэн болохоор одоо хэлхээс өөр аргагүйсэн. За тэгээд шүүхийн танхим дээр очиод Клови хамаг үнэнээ хэлээд одоо Лукас ч гэсэн шоронд орж Клови маргааш нь англи руугаа буцсан. За ингээд мэдээж шүүхийн танхимаас нөгөө залуугийн өдөөс нь хараад мэдүүлэг хэлэхээр бол Клови бол маш их сандарч исэн, айж исэн. Зөв юм а би одоо хийж гин үү? Намайг шүүхэд гэрчээр орсны дараа одоо мафиагийн үлдсэн гишүүд нь хурж ирээд намайг алчвал яана гэх мэтээр маш их санаа зовж исэн. За тэгээ Клови бол шүүх хуралдаа нэг өдөр орчвол тэгэл маргааш нь шууд англи руугаа буцсан. Тэгээд гэртээ буцаж ирээд өөртөө юу тохиолдсныг бол ярихад ихэнх хүмүүс нь ерөөсөө итгээгүй. Ягаад гэх юм бол чи одоо худлаа хандлт авах гэдэг юм ярьж байна. Black Death гэдэг одоо бүхэл бүтэн тим том мафиа чамаа зөв зүгээр явуулна гэж байхгүй. Чи худлагаасаа алтартай болох гээд интернетэд нэрт гарах гэх тийм сонь юм ягаад яриад байгаа юм бэ гэд эргэн тойрных нь хүмүүс бол Кловид хэлжсэн. За тэгээд удалгүй Италид одоо ашгүй нөгөө шүүх хурлан дуусаад буруутай гэж тогтоогдоод нийт 17 жилийн шоронд орох ялыг бол Лукас авсан. За тэгээд ерөөсөө Black Death Math гэдэг маф энтер ерөөсөө байхгүй. Ердөө хоёр эрэгтэй хүн хоорондоо тохиролцоод Кловиг хулгайлах оролдлого гэсэн
байна гэдгийг нь бол мэдэж авсан. Тэгээд нөгөө залуугийн хувьд бол бас шоронд орох ялыг аваад дууссан. Харин Лукасын хувьд гэвэл Хлоег хулгайлах санааг гаргасан. Одоо эмэгтэй хүн хулгайлах хий хоосон мөрөөдөлтөй сэтгцийн өвчтөй гэдэг нь бол бас сүлд онцлогдсон. Хлоегийн хувьд их юм бол одоо ч гэсэн моделийг хийгээд явж байгаа. Англид сайхан амьдарч байгаа юм билээ. За ингээд хоёр дахь эмэгтэйг ярьж эхлэе. За хоёр дахь эмэгтэйг маань Sunny Angel гэдэг. Хулгайлуулахдаа 17 той жоох охин байсан. За 17 той Sunny нэг хагасан өдрийн өглөө цэцэрлэгт хүрээлэн талхаад явж байхад нь 40 настай эрэгтэй одоо нэрийг нутсан учраас эрэгтэй нэрийг нь John гэдэг удаа цаашаа аюуя. За John Sunny дээр очиод би чамайг жил гарan араас чинь чимээгүй мөрдөж мөшөглөө. Гэхээр Sunny өөдөөс нь яагаад ч одоо яагаад намайг мөрдөж мөшөгж байгаа юм бэ гэсэн чинь John чи миний юу хийгийг бодохгүй харнаа. Би чамд харуулна гэж хэлээд яваад өгчдөг. За тэгээд Sunny хичнээн айсан ч гэсэн гэрээхэндээ ерөөсөө хэлж чадахгүй. Маргааш нь болоход John аль хэдийнэ утасныхан намрыг нь мэдээд авцсан. Тэгээ Sunny руу залгаад гэрийнхэн цонхоор хартаа гэд Sunny харсан чинь нэг зожголк асааж унтраагаад би чамайг харж байгаа шүү. Би чамайг байнгын ажигладаг. Хаана амьдэрдэг чинь мэднэ. Хаана ажилтгийг чинь ч гэсэн мэднэ гэж хэлсэн. Тэгээ дээрэс нь нэмээд би чамайг маргааш өглөө ажил чинь явахт чинь чамайг замын тэнд хүлээжээ гэж хэлээд одоо нэгт өдөрч болж Sunny ажилдаа алхаад явж байхад John бол хүлээж исэн. За тэгээд Sunny эхлээд John-ыг одоо тоохгүй цаашаага алхсан чинь John араас нь өснээс нь хальт цулгаагаад бас замын хажуу руу түлхчээд яваад өгсөн. За тэгэхээр Sunny бүр шоконд орцсон. Яахаа мэдгүй дув дугаа босоод ажилдаа явсан. За тэгээд Sunny болохоор хинч одоо угаасаа надад итгэхгүй байх гэж бодсон болохоор ажлынхандаа ч хэлээгүй, гэрээхэндээ ч хэлээгүй, ерөөсөө өөрөө ганцаараа л ингээл айгаал байгаадсэн байгаа байхгүй. За тэгээд Johnny болохоор Sunny руу залгаад би чиний ээж рүү чинь айсад буюу одоо нүрийн түлэх хүчил татснаа. Аав их чинь утгална гэд сүрдүүлсэн чинь Sunny өөдөөс нь битгий миний гэрээхнийг тамлаж зодож алаач дээ гэсэн чинь өөдөөс нь одоо гэрээхэн чинь чамд хайргүй штэ. Чи тэднэрт ямар ч падли байхгүй хамаагүй чамайг алга болчих юм бол хинч чамайг тоохгүй гэд хэлдэг байсан өөдөөс нь. Тэгэнгүүт нь Sunny өөдөөс нь харж байгаа л чи одоо ингээд яг яагаад намайг ингээд тамлаа зовоогоод байгаа юм бэ гэсэн чинь John болохоор өөдөөс нь зүгээр инээчл яваад өгчдөг. За тэгээд нэг өдөр Sunny бүр аргаа бараад цагтаа дээр очиод намайг ингээд ийм нэг хүн араас мөрдөж мөшгөөд янз бүрийн юм яриад байна гэсэн чинь цагтаа нар бол огт тоогоогүй. Яагаад тэгэхээр 1997 онд Sunny 17 таа байсан. Тэгээд 97 онд хүнийг ардаас нь гитэж мөрдөх тохиолдол бол ерөөсөө гэмт хэрэгт тооцогддгүй байсан билээ. За нэлээд хідэн удаа цагтаа дээр очиод хэлсэн чинь наа чинь ерөөсөө гэмт хэрэг биш байна. Тэгтээ ямар ч л байсан чамайг нэг хүн араас ч мөрдөж мөшгөөд байгаа гэдэг чинь бичээд авчаа гэж хэлээл ерөөсөө охиныг явуулчихдаг байсан. За тэгээ сүүлдээ Sunny бүр юу хийхээ яахаа мэдхээ болоод Johnny иргэшээлд одоо бүр ихээр автаж эхэлсэн. За нөгөөх нь болохоор ингээл чи надтай ирж амьдрахгүй бол гэрийнхний чи ална гэж сүрдүүлсээр байгаад Sunny гэрээхэндээ нэг худлаа юм хэлээд Johnny-тай нүгэд орчдөг. Яагаад тэгэхээр John бол ээж аавыг чи ална, ах トゥ гийг чи ална, таньдаг мэддэг бүх хүний чи ална гэж сүрдүүлсээр байгаад одоо өөртөө авч чадсан. За тэгээд энэ үед Sunny бол дөнгөж 17 настай юу хийхээ мэдгүй цагтаа дээр очисон ээж аавтай очиж хэлэх юм бол загнуулна гэж утсан ч юм уу те одоо мэдгүй ямар ч л байсан Johnтэй нүгэд орсон. За ингээд John бол Sunny-г аваад бүр Английн бүр хаа байсан хол хөдөөний газар очиод том байшинд оруулаад бүх цонхыг гаднаас нь банд тавьж хадаад одоо гаднаас нь ерөөсөө хүн харах боломжгүй болох гэж хадж байгаа. За тэгээд дараа нь унтлагын өрөөнөөс хамаг тавилгыг аваад ерөөсөө ор зурагт хоёрыг үлдээгээд Sunny-г оруулаад хаалгын төгчөд орхисон. За Sunny John-оос чи яг яагаад намайг ингэж байгаа юм бэ гэд асуухад John болохоор өөдөөс нь би онгон охтуудад донцсон чи миний 9 дахь онгон охин гэж хэлсэн.
За тэгээд Сааныг бол тэр байранд нийт 6-аас 7 сарын туршид тэр өрөөнд хоригдсон. За хоригдох хугацаанд Жон бол Саанид хэрцгий порно кино үзүүлдэг байсан. Маш их тарчлаж, зовоож, хүчнддэг. Нилийн хит удаа нуруунд дээр нь тамхиа унтраасан. Хагарсан шилээр биеийг нь зүссэн, суран бүсээр оруулгасан, хүүхдүүд мөстөө усан толгойг нь хийж байгаад живүүлэх орлого гэж зовоодог байсан. За тэгээ Сааны бол дотроо Жон өөрчлөгдөх болов гэл бодож эхэлж байгаа хгүй. Би хэрвээ ингээд одоогоосоо жоохон хөөрхөн харагдах юм бол эсвэл бүх хийгсэн зүйлийг нэсэргүүцгүйгээр хийх юм бол намайг нэг өдөрч гэсэн хүчнэтгэ болоод надад хайртай болох юм болов гэж бодож эхэлсэн гэсэн. За тэгсэн нөгөөх нь би чамайг ашиглаж дууссныхаа дараа чамайг хүний найманд зарна гэж Саанид хэлсэн. За ингээд дахин хэдэн 7 хоног Жон бол Сааныг хүчндэж гэрт хорж байгаад нэг өдөр гэрээс явахдаа түлхүүрээ орхиод явцсан байхаар нь түлхүүрийг нь Сааны аваад шууд гэрээс гараад цухтаж чадсан. За тэгээд гэртээ хараад удаагүй байхад нь Жоны дахиад хаана амьдардгийг нь мэдчихдэг. Тэгээд нэг өдөр Сааны ганцаараа замын хажуугаар явжсэн чинь Жон араас нь барьж авч агаад чирж яваад эзэнгүү газар очиж хүчндээд чихэнд нь би чамайг сүүлийн удаа хүчндээ хийж утсан юм аа. Тэгээд хүрээд ирлээ гэж хэлсэн. За тэгсэн чинь Сааны дотроо сүүлийн удаа гэдэг нь юу гэсэн үг юм болоо? Намайг ална гэж байгаа юм болоо? Эсвэл хүний найманд явуулна гэж байгаа юм болоо? Гэт дотроо бодоод айгаад байжсэн чинь Жон бол хүчндчээд замын хажууд орхиод яваад өгсөн. За ингээд Сааны буцаж гэртээ очиод цаашдаа ийм байдалтай ерөөсөө амьдарч чадахгүй мэнэ гэд гэртээ очиод унтуулах ямиг уугаад буугаад үсэд унтаад өгсөн. Амиа хорлох гэж оролцсон боловч азар амьд үлдээд имлэгцэрсэн. За тэгээс ирээд удаагүй байхад нь Саанид нэг дуудлага ирсэн. Тэгэд тэр дуудлагыг аваад ярьсан чинь нөгөө Жон чинь өөдөөс нь чи өстө нэрээ амиач хорлцдаггүй арчаагүй юм бэ гэд инээж аваад уцаа тасалсан. За тэгээд ийм юм болсноос хоошо Сааны дотроо за өстө боли цагтаад барьж өгөх өстө мана гэд цагтаад барьж өгсөн чинь Жон барьцааны мөнгөө төлж гараад шууд хилд аваад цухтаацсан. Тэгээд болтол алдаг байгаа юм билэ. Харин Сааныгийн хувьд гэх юм бол ном бичсэн тэгээд бэлгийн хүчирхээлд өртсөн болон хүнд хулгайлуулсан охид эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгч эн тэнд илтгэлээ тавьж явж байгаа юм билээ. За 3 дахь эмэгтэйг Анна Растон гэдэг нэрээ өөрчилсөн. Яагаад гэх юм бол өөрийг нь хулгайлсан эрэгтэй болцол чөлөөтэй явж байгаа учраас нэрээ нууцлж ярихыг хүссэн. За Анна Английн нэг жижигхэн тосгон шиг хотод төрөөд эмээтэйгээ бол өссөн. 10 настай байхад нь Аннагийн эмээ нь харамсалтай нас барж Анна бол автагаа амьдрахаар явсан. Тэгээд ээж нь Аннаг өөр дээрээ авахгүй чадахгүй боломжгүй гэсэн болохоор автагаа амьдрахаас өөр аргагүй болоод аав дээрээ очсон чинь харамсалтай нь Аннагийн аав нь маш хэрцгий ууртай хүн байсан болохоор дандаа Аннаг задхуулсан. За Анна аавтайгаа аль болохоор бага тааралтгаар шийдээд 15 настай байхдаа ойрхон таксины газарт байнгын очиж тентгийн таксины жолооч нартай цагийг өнгөрүүлдэг болсон. Тэгээд нэг таксины жолооч тэр тусмаа Аннатай амар ингээл юмараа цагийн өнгөрөөгөл гараа мөрөн дээр нь тавиал тэрж мөврэл байгаад исэн чинь Анна дотроо бодож байхгүй энэ надад ингээд хайр халамж гэж юу байдгийг үзүүлэх юм болов уу гэд бодоод явж исэн. За тэгсэн чинь нөгөө таксины жолооч чи ерөөсөө өнөөдөр миний ээж автай очиж уулзаач би тэр хоёрт чиний талаар зөндөө хэлсэн гэд дагуулж яваад нэг байшин руу ороод хоёр давхарт гараад нэг өрөөнд ороод охиныг үнсэж хэлсэн. За тэгээ дараа нь охиноос чи хувцас тайлахгүй мó гэсэн чинь охин үгүй гэсэн чинь эрэхтэй гараа зангидчихагаад өөдөөс нь чи бол шижгийн англи яахан гэж маш удаанаар хэлснийхээ дараа охиныг маш хэрцгээгээр зодоод дээрээс нь нэмээд маш хэрцгээгээр хүчнэсэн. Тэгээд энэ эрэхтэй хувьд гэх юм бол ерөөсөө цус харж ийж заавалчгүй дуусгадаг бүр тийм амар хэрцгий төрлийн хүн байсан. За ингээд Анна харамсалтай тэр залуугийн гэрт бүхэл бүтэн 13 жил бол хоригдсон. За энэ эрэгтэй насны хувьд бол яг хэдтэй гэдэг мэддэхгүй лээ. Гэхдээ ямар ч л байсан би энэ баримтат киног үзэж байхад Аннагаас бол хөгшин
Гэхдээ бас тийм ч амар бас хөвшин биш яг би яг бодохдоо нэг 20 эдэн настай болоо гэж бодсон. За ингээд эхлээд эрэхтэй өөрөө аанаг зөндөө хүчнэснийхаа дараа биеийг нь үнэлүүлж эхэлсэн. Тэгээд өдөрт бүр хэд хэдээрээ янз бүрийн хүмүүс хурж ирж аанаа хүчнддэг. Одоо яаж хүчнддэг. Эхлээд одоо аанагийн хувьд бол би энэ маш их өвдөжсэн бол сүүлдээ бүр юу ч мэдээ байхгүй болоод зүгээр л орондоо хэвтжээдэг болсон. За тэгэнгүүт ингээл хин дуртай нь орж ирэл юу хүснээ хийжэл гарч явдаг. Тэгээ бүр өөрийнх нь тооцоогоор бол одоо нийт 3,000 гаруй удаа хүчндүүлсэн гэсэн. За тэгээд эрэхтэйгээс ингээл аана асууж байгаа хгүй чи яг яагаад намайг ингэ зовоогоод байгаа юм бэ гэд асуунгууд өөдөөс нь эрэхтэй болохоор чи бол новшийн цагаан арстан чи миний хувьд бол юу ч биш би юу чамайг яасан ч яадیں гэж өөдөөс нь хэлсэн. За тэгээд жил өнгөрөх тусам аанагийн хүчирхэл улам ихсэж тэсгэ байгаад байшингийн 2 давхрын шатнаас аана одоо унаж амиа орлохоор шийдсэн. За тэгсэн чинь азар амьд үлдээд эмнэлэгт зэрхэд одоо нөгөө залуу нь хүлээж исэн. За тэгээд эмнэлэгт байхдаа аана өөрийгөө бас дээрээс нь жирэмсэн гэдгээ бол мэдэж авсан. Тэгээд яг яагаад гэдгийг мэдэхгүй ч аана одоо нөгөө залуутайгаа буцаж гэрт нь очсон. За тэгээд би л бодохдоо болохоор яг яагаад аана буцаад тэр залуугаа дагаж явсан бэ гэх юм бол нэгдүгээр өөрөө очих орон байхгүй, очих газар байхгүй, хоёр дээрээс нь жирэмсэн болцсон яахаа мэдэхгүй айжсэн болохоор одоо аргагүй хэрхэн нөгөө залуугаа дагаж явсан байх гэж бодож байна. За ингээд аана нөгөө эрэхтэйтэй буцаж гэртээ очисон чинь нөгөө эрэхтэй чинь шууд ингээл гинт өөрчлөгдөөл аанаад жимс мэмс өгөөл сүүн төр өгөөл гинт ингээ сайхан ашиглаж эхэлсэн. Аанагийн хувьд бол жирэмсэн болсон гэдэгтээ бол маш их баяртай байсан. Тэгээд удалгүй эрүүл саруул хүүтэй болоод 8-7 хоног болсны дараа нөгөө эрэхтэй чинь нэрэг аваад аанаг өрөөнд нь цоожлоод өөрөө доод давхар руу яваад том өрөөндөөс хүмүүст бол нэрэг зарчдаг. За ингээд энэнээс хоошоо эрэхтэй бол аанагаар хүүхэд төрүүлүүлээд хамаагүй их мөнгө олж болох юм байна гэж мэдээд дахин 4 удаа аанаг жирэмсэн болгоод 4 нэрэг одоо дөрвөлнгэн зарсан. За ингээд энэ үед аана дээр сайлы гэдэг нэг сувлагч ирж биеийг нь үздэг байсан. Тэгээд аана 4-р хүүхдээ төрүүлснийхаа дараа одоо болио өстой эндээс гарыг явъя гэж шийдээд нэг цаасан дээр надад туслаач гэж бичээд тэрийгэ сайлад өгч явуулсан. За тэгсэн чинь маргааш нь сайлыг одоо эрэхтэн гэрлүү залгаад сувлагч нь байна би аанатай ярих хэрэгтэй байна гэсэн чинь нөгөө эрэхтэй чинь дотроо юу ч бодохгүй угаасаа ингээд те бүхэл бүтэн 4 жил сайлын энэ гэрээр аанаг үзээд хяналтанд байлгахад ямар ч асуудал гараагүй болохоор юм бодлохгүй аанаг доош нь буулгаж ирээд уцаар яриулахад сайлын өдөөс нь за би гадаа чамайг машинтай хүлээгээ зогсож байна чигээс гараад ирээ гэж хэлэхэд аана дотроо хэсэг бодоод одоо үүдний өрөөний ширээ рүү харсан чинь түлхүүр нийл байхаар нь шууд уцаа таслаад түлхүүрийг аваад цоожийг онгоолгоод хар хурдаараагүйгээд азар сайлын машин сууж зогтож чадсан. За ингээд сувлагч сайлыг аанаг бол аваад шууд цагтаа дээр аваадсан. Цагтаа нар аанад болохоор чамаг цагтаа нар одоо бид нар хамгаалнаа. Чи өөрийнхөө хүчнзэн хүнийг биднэрт хэлээ. Бүх юм зүгээрээ санаа зовлтгүй гэсэн чинь аана болохоор цагтаа нарт итгэхгүй. Дээрээс нь нөгөө хүнээсээ айгаад цагтаа нарт одоо юу ч хэлээгүй яваад өгсөн. За яг яагаад гэх юм бол нэгдүгээр гэх юм бол цагтаа нарт ерөөсөө итгээгүй. Яагаад гэх юм бол намайг 15 настай алга болцсон байхад яагаад нэг ч цагтаа намайг ирж хайгаагүй юм гэж ботсон. Хоёрт болохоор энэ хүн бол өстой нэрээ юу л юу хийх чадaltaй хүн. Хэрвээ ингээд шүүхэнд бүтэхгүй ч юм уу те эсвэл одоо цагтаа нар энэ хүнд хангалттай нотлох байранд байхгүй гэж үзэх юм бол энэ хүн сул чөлөөтэй явчнаа. Тэгээ сул чөлөөтэй яваад намайг араас хурж ирээд алчуул яах юм бэ гэж бодсон болохоор одоо ерөөсөө цагтаад хэлээгүй гэж сүлд өөрөө хэлсэн. За одоо аана бол хүүхэдтэй болоод нөхөртэй болоод нэрээ өөрчлөөд одоо өөр хотод амьдарч байгаа мөлий. Тэгээд өөрийг нь одоо 10 хэдэн жил хорьсон хүн бол ерөөсөө сул чөлөөтэй гадуур явж байгаа. Тэгээд хамгийн сүлд бас өгсөн ярилцлаган дээр хэлэхдээ болохоор би одоо ч гэсэн ерөөсөө цагтад бол би юу ч хэлэхгүй. Яагаад гэх юм бол наад хүн чинь намайг хаа байгаа газраас минь олоод алчиж магадгүй.
би одоо хүүхэдтэй санаа зовно, нөхөртөө санаа зовно. Миний амьдарч байгаа байшин руу бензин цацаад алдчих магадгүй, бидрийг амьдараа шатаач магадгүй болохоор би өстөө нараа цагдаад юу ч хэлэхгүй чив чимээгүй байна гэж одоо болтол ярьд юм байна лээ. За ингээд дөрөвт эмэгтэй талаар ярив. За дөрөвт эмэгтэйг бол Мелоди гэдэг. Мелоди Нигер улсад төрж өссөн. Игч авга игч хоёртойгоо амьдардаг. Хичнээн ядуу байсан ч гэсэн одоо амьдрал нь бол маш жаргалтай өнгөрсөн хүүхэд нас нь. За 2011 онд нэг англи Рон гэх залуу Мелодитэй бол танилцсан. Тэгээд эхэндээ маш сайхан харьцаатай, лаг сургуульд төгссөн, ажилтай, бурхан итгэдэг залуутай танилцчлаа даа гэж бодоол ингээл жаргалтай байсан. Тэгээд үерхэж эхлээд 6 сарын дараа гэхэд энэ хоёр бол сүү тавьсан. За сүү тавихтаа нөгөө залуу чи би чамаа сайхан амьдруулна, Англид гоё баян цатгалан жаргалтай амьдрна. Чи очиод сургууль зураад дараа нь гоё ажилд орж болно. Надтай гэрлэх юм бол чиний бичүүгээр юм чинь шууд бүтнэ гэд чихэн дээр нь одоо цэцэг ургуулж агаад авчраад онгоц газартаад хилээр гарсны дараа нөгөө залуу чинь шууд одоо Рон Мелодигоос паспорт өгчих гэж хэлээд авсныхаа дараа шууд өөр хүн шиг болсон. За ингээд энэ хоёр нэг байранд очоод Мелодид ямар ч хоол өгөхгүй хэдэн өдөр байлгасан. Тэгээ Мелоди өөрөө ямар ч мөнгөгүй, юугаач мэдгүй хүний нутагт ирсэн болохоор одоо яахаа мэдгүй одоо хэдэн 7 хоногийг өнгөрүүлсэн. Тэгсэн чинь Рон чи ажил хийж сургуульд орохын тулд чамд маш үнэтэй виза хэрэгтэй. Тэрийг авахд 6,000 паунд хэрэгтэй байна. За чи тэр мөнгийг олох хэрэгтэй. Надаа нэг найз эмэгтэй байгаа. Чи тийшээ очиод чамд юу хийхийг заагаад өгнө гэж хэлээд явуулсан. За Мелодийн анх нөгөө тэр эмэгтэй дээр очиод тэр газрыг ерөөсөө биеийн үнэлэгчдийн газар гэдгийг нь мэдгүй явж очиод нөгөө эмэгтэйтэй уулзсан. За тэгсэн чинь нөгөө эмэгтэй шууд өөдөөс нь чи бэлгэвч яаж эрэхтэй хүнд өмсүүлэхийг мэдхүү гэж асуугаад дараа нь одоо цагт хэд хэдийг авдаг ийм үйлчлэгээ үзүүлэх юм бол чи хэдэн төгрөг авна гэдгийг нь хэлж өгсөн. За тэгээ дээрэс нь нөгөө эмэгтэй чинь чам шиг бичиг баримтгүй юучгүй хүн угаасаа ийм ажил хийхээс өөр арга байхгүй гэж хэлэхэд Мелоди бол эхэндээ бол үгүйгээ татгалзаж ийсэн ч гэсэн өөрөө дотроо одоо надаа ямар ч арга байхгүй юм байна гэд тэр газар бие үнэлж хэлсэн. За ингээд хэдэн сар ажиллаад нөгөө залуугаасаа одоо миний 6,000 паунд болцсон биз дээ. Би ингэж цаашдаа амьдрмааргүй байна гэсэн чинь нөгөө залуу нь болохоор өөдөөс нь би чам шиг хүмүүсийг яаж хорхоо мэднэ. Чамайг энэ байранд төгчээд хоолч өгөхгүй, усч өгөхгүй орхицсан байхад чи ганцаараа цангаж турж өлсөж өгнэ. Миний гар хурууны хий хаач байхгүй. Чамайг хэн энд авчираад хорсныг хинч мэдэхгүй. Цагдаа нар намайг барьж чадахгүй гэж хэлээд 3 хоног хоолгүй, усгүй, ундгүй хорсон. За тэгэхээр нь Мелоди эндээс одоо өөр амьд гарах арга байхгүй байна гэд буцаад бие үнэлж эхлээд хэдэн сар болсны дараа тэр газар нь одоо байнгын ирж охтуудад бэлгэвч болон аюулгүй сексийн талаар заадаг нэг сувлагч хурж ирээд Мелодигаас чи зүгээр үү гэд асуусан чинь Мелоди бол шууд уйлаад би энд байх ёсгүй хүн. Манай найз залуу ингээ намайг энэ авчирсан. Тэгээд тэрэнд мөнгө хийж өгөхгүй бол намайг ална гэсэн гээд хэлсэн чинь тэр сувлагч нь Мелодиг тусгай хамгаалттай эмэгтэйчүүдийн байр руу авч яваад амьд гарч цухтаа чадсан. Тэгээд Мелоди хэсэг хугацааны дараа цагтаа дээр очсон чинь цагтаа ингээд чи ямар удаан хүлээж агаад ирсэн бэ гэд ерөөсөө тоогоог өнгөрөөчдөг. За Мелодигийн хувьд бол бичиг баримтгүй буцаагаад Нигер улс руу явуулчихна гэж бодоод айгаад байсан болохоор нэлийн удаан одоо хүлээж агаад бичиг баримттай болсныхаа дараа цагтаа дээр очиж хэлсэн. За тэгсэн цагтаа нь ерөөсөө тоогоогүй чи одоо дэндүү удаж хэлсэн байна. Бид нар одоо яаж чадахгүй гэж хэлсэн. За тэгсэн ч гэсэн Мелоди бол одоо бууж өгөөгүй байгаа. Одоо болтол өөрийнхөө сүйд авсан хүнийг шоронд оруулна гэд цагтаа дээр араас нь хөөцөлтөд явж байгаа юм байлээ. За тэгээд энэ 4 эмэгтэйн хэрийг бол маш товчхон шууд үйл явдлыг нь яриад явчлаа. Тэгээд маш харамсалтай 4 эмэгтэйн түүх байлаа. За тэгээд яг энэ гэмт хэрэгтэй төстэй үйл явдлыг харуулах хавтас тэрэг гээд олон ангид кино шинээр гарч байгаа юм байна лээ.
Эхний бүлийг үзчихсэн хүмүүс бол мэдж байгаа байх. Анги болгон дээр өөр сонирхолтой учир битүүлэг хэрэгүүд гараад тухайн хэргийн цаад нарийн учир шалтгаан яагаад гэмт хэрэг үйлдэгдэх болсон зэргийг маш сонирхолтой харуулдаг. Үзэхэд бол нэлээд сонирхолтой кино байсан. Тэгээд 16 ангитай болохоор нийт 16 өөр хэрэг гардаг гэсэн үг. Тэгээд киноны хамгийн амар мэдрэмж төрүүлсэн зүйл нь яг кинон дээр гарсан хэрэгүүнд нь Монголд бодит болсон гэмт хэрэгүүд бөгөөд одоо шүүхээр шийдэрлэгдээ дуусан хэрэгүүд байсан. За тэгээд энэ зурвал маань Univision-ы Монгол багц Look TV-гийн Namadia Originals зэсэд орсон байгаа юм билээ. За тэгээд гэмт хэрэг сонирхдаг манай сувгийн сонсогчдод үзэгчдэд бол угаасаа таалагдах нь ойлгомжтой. Тэгээд хүсэх юм бол сонирхоод үзээд үзээрэй. Тооцоо эзэн багстай. За тайлах хэрэггүй. Цагтаа. Намайг тулах гэдэг. Би бол цагтаа тайвшир. Тэчигтэй хаалганы ар сонсож байна. Ямар нэг аргаар явуул. Ойлгосноо явуул. Өөрөөр дахиад нэг зүйлийг хэлэхэд энэ цувралыг маань одоо олон хүмүүс үзэж байгаа ч зарим хүмүүс 2 дугаар бүлгээ ерөөсөө олохгүй байгаа юм билэ. Тийм болохоор та хэд маань Univision Look TV дээрх одоо энэ 2 гэсэн товч дээр дараад үзэх юм байлээ. За тэгээд өнөөдрийн дугаарыг энэ хүртэл сонссон та нартай баярлалаа. Дараа 7 хоногийн дүлгөөнийхөө дугаараар уулзъя. Өөрөөр дахиад нэг зүйлийг хэлэхэд энэ 4 эмэгтэйн тухай True Crime Central гэд баримтат кино гэдэг сувгаас орчуулсан. Тэгээд хэрэг хүсэх юм бол би линкийг доор тавьчих. Та нар ороод харж болно. Англи хэлээр байгаа. За тэгээд дараа 7 хоногийн дүлгөөний дугаар хүртэл түр баяртай. 좀 더 재생 쇼